Өнөөдөр бид сүүлийн үеийн судалгаа болон ажил мэргэжлийн үр дүнд тулгуурлан төгсөгчдийн хамгийн их харамсдаг их сургуулийн топ 10 мэргэжлийг танилцуулж байна. Бид зөвхөн эдгээр нь ямар мэргэжлүүд босхийг нэрзээ зогсохгүй, яагаад ийм олон төгсөгчид өөр сонголт хийх байжтэй гэж боддгийн шалтгааныг нь тайлбарлах болно. Жагсаалтаа эхлүүлэхийн өмнө харамсал гэдэг үгийг юу гэж тодорхойлж байгаагаа тайлбарлая. Бид төгслийн дараах ажлын олдоц, анхны цалингийн дундаж, ажлын сэтгэл ханамж, мөн гаргасан хүч хөдөлмөр зардалтайгаа харьцуулахад эзэмсэн мэргэжлийнхээ үн цэнийг төгсөгчид хэрхэн үнэлж байгааг харгасан үтсэн юм аа. Энэ нь зөвхөн монгол хүмүүсийн тухай биш, дэлхий дээр байгаа бүхий л хүмүүсийг тусган өгсөн гэдгийг энэ дээр анхаарах хэрэгтэй байх. Тийм учраас зөвхөн өөр дээрээ хүлээж авч босхгүй шүү гэдгийг хэлхэн зүйтэй. Энэ нь аль нэг салбарыг муусгах гэсэн зорилготой бос, харин ирээдүйн үеийнүүдэд илүү мэдээлэлтэй ухаалаг шийдвэр гаргахад нь туслах зорилготой юм аа. 10 дугаар баримт сэтгүүл зүйн. Олон төгсөгчид мэдээ унших, үннийг илрүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл өвөрлөн энэ салбарт хөл тавьдаг. Гэвч энэ салбар нь маш том өөрчлөлт сорилттой нүүр тулгарсан. Хэвлэлийн хэрэглээ буурч, дижитал орчинд дах ажлын байрны өрсөлдөөн ширүүсч, анхны цалинч ихэвчлэн бага байдаг нь урам хугарахад хүргэдэг. Төгсөгчдийн гэгээн мөрөөдөл нь орчин үеийн медиа ертөнцийн эдийн засгийн хатуу бодит байдалтай мөргөсдөх нь элбэг байдаг. 9-р баримт антрополог ба археолог. Эдгээр гайхалтай сонирхолтой салбарууд нь хүн төрөлхтний түүх, соёлын талаар гүнзгий ойлголт өгдөг. Харамсах гол шалтгаан нь ихэвчлэн эрдэм шинжлэгийн чиглэсэн өрсөлдөөн ихтэй карьерийн замтай холбоотой юм аа. Эрдмийн хүрээлэн музейн ажиллаас бусад салбарт мэргэжлээ шууд ашиглах боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс олон төгсөгч эзэмсэн мэргэжил маань өндөр цалинтай олон төрлийн ажилд амархан хүрвдэггүй юм байна гэж бодоход хүргэдэг байна. 8 дугаар баримт дүрслэг урлаг ба урлаг судал. Энэ салбар нь бүтээл сэтгэлгээ болон шүүмжилт хандлагыг төлөвшүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдагч олон төгсөгчид мэргэжлийнхээ дагуу тогтвортой өндөр цалинтай ажил олоход бэрхшээлтэй тулгардаг. Амжилттай уран бүтээлч, куратор эсвэл урлаг судлаач болох зам нь маш их сорилттой бөгөөд ихэнхдээ албан ёсны боловсруулалтаас гадна нэмэлт ур чадвар болон өргөн танилын хүрээг шаарддаг байна. 7 дугаар баримт тайзны урлаг. Тайз, концертын танхимд гялцах мөрөөдөл нь олон хүнийг татдагч жүжиг, хөгжим, бүжгийн салбар дах карьерийн хатуу бодит байдал нь туйлын ширүүн өрсөлдөөнтэй санхүүгийн хувьд баталгаагүй байдаг. Олон авьяаслаг уран бүтээлчид тасралтгүй шалгаруулалтанд орж, байнга татгалзсан хариу сонсож, энэ тентгийн жижиг ажлуудыг нийлүүлэн амжиргаагаад залхуурдаг. Энэ байдал нь эцэстээ асрах стресс үүж золиос гаргасан тогтвортой амьдралынхаа төлөө харамсахад хүргэдэг байна. 6 дугаар баримт харилцаа холбоо коммуникац. Энэ мэргэжлийг олон талын ашигтай гэж үздэгч хэд өргөн хүрээтэй байдал нь заримдаа суртал болдог. Төгсөгчд нь эзэмшсэн боловсролоо бүрэн дүүрэн ашиглах боломжгүй анхан шатны ажлын байрны төлөө өрсөлдөх нь элбэг. Эсвэл нэмэлт гүнзгийр үрсэн сургалтанд хамрагдаагүй бол маркетинг, олон нийтэд харилцах буюу PR, байгууллагын харилцаа холбоо зэрэг өндөр цалинтай салбарт ажиллахад шаардлагатай нарийн мэргэжлийн ур чадвар дутагдав. 5 дугаар баримт багшийн мэргэжил. Багшлах нь нэр хүндтэй ажил хэдий ч олон төгсөгчид хүлээлтээс доогуур цалин, анги удирдахын бэрхшээл, ажлын хийтийн ачаалал болон сэтгэл зүйн дарамтаас болж харамсдаг. Мөн STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчил, математик эсвэл тусгай боловсрол гэх мэт эргэлт ихтэй чиглэлээр наривчлан мэргэшээгүй бол зарим бүс нутагт ажил олоход нэлээд өрсөлдөнтэй байдаг. За бүгдээрээ жагсаалтын ихэнд ойртож байна. 4-р баримт зочрог үйлчилгээ ба аяз жуулчлал орж байна. Энэ салбар нь эрч хүчтэй дэлхийн хэмжээний гэгдэгч төгсөгчдийн хувьд анхны цалин бага, ажлын цаг урт бөгөөд тогтмол бус, мөн үйлчлүүлэгчтэй шууд харьцах стресс ихтэй зэрэг харамсах шалтгаан олон байдаг байна. Энэ салбарын талаарх гялт сар төсөөлөл нь өдөр тутмын нөрөө хөдөлмөртэй тэр бүр нийцдэггүй. За бид эхний 3 байрч орж ирж байна. 3 дугаар баримт социолог ба ерөнхий сэтгэл судлал орж байна. Эдгээр салбар нь хүний зан үйл, нийгмийн бүтцийн талаар гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Гэвч зөвхөн бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн хувьд ажил мэргэжлийн шууд сонголт хязгаарлагдмал байдаг. Өндөр цалинтай эмнэлт зүйн болон эрдэм шинжилгээний ажилд орохын тулд ихэвчлэн магистр, докторийн зэрэгт үргэлжлүүлэн суралцах шаардлагатай болдог нь агсан түвшинд суралцахаар төлөвлөөгүй байсан хүмүүсийн хувьд харамсах шалтгаан болдог.
Дид байранд буюу 2 дугаар өрөнд ерөнхий liberal arts эсвэл хүмүүсийн ухаан орж байна. Хэдийгээр энэ чиглэл нь шүмжил сэтгэлгээ, харилцааны ур чадвар, нөхцөл байдалд дассан зохицох чадварыг хөгжүүлдэг гэдгээрээ сайшаагддаг яг тодорхой мэргэжлийн чиглэлгүй байдал нь ажиллаж олсоход өндөрс учруулдаг. Үүний улмаас олон төгсөгчид хүссэн ажилдаа орохын тулд төгснөхийн дараа нэмэлт гэрчилгээ, ур чадвар эзэмших хэрэгтэй болдог бөгөөд энэ нь анхны дипломыг нь дангаараа нөлөө багтаа мэт харагдуулдаг. Ингээд тэргүүн байранд төгсөгчдийн хамгийн их харамсдаг мэргэжлэр эрүүгийн эрх зүй орж байна. Олонх нь нийгэмдээ үйлчилж иргэдийг хамгаалах гэсэн чин хүсэл тэмүүлэлтээр энэ салбарыг сонгодог. Гэсэн хэдий ч төгсөгчд нь ихэвчлэн төсөөлж байснаас багцсан сэтгэл зүйн хувьд хүнд стресстэй ажлын орчин мөн нэмэлт сургалт мэргэжил дээшлүүлэхгүйгээр албан тушаал хурдан ахих боломж хязгаарлагдмал байдалтай тулгардаг. Ажлын сэтгэл зүйн хүнд ачаалж болон ихэнхдээ хүнд сурталтай байдал нь эцэстээ ажилдаа харьширч гүнзгий харамсахад хүргэдэг байна. Ингээд төгсөгчдийн хамгийн их харамсдаг тоо баруун мэргэжлийг танилцууллаа. Гэхдээ эдгээр салбарыг үн цэнгүй гэж хэлэх гэсэн санаа огт биш гэдгийг онцгойлон сануулах нь зүйтэй. Учир нь салбар бүхэн өөрийн гэсэн үн цэнтэй байдаг. Харин харамсах гол шалтгаан нь ихэнхдээ хүсэл хүлээлт болон бодит амьдрал хоёрын хоорондох зөрүү эсвэл төгссөнийхөө дараах амьдралаа хангалттай төлөвлөөгүй байдлаас үүдэлтэй юм. Хэрв таны сонирхдаг салбар энэ жагсаалд дурсан бол цөхрөх хэрэггүй. Аль салбарт амжилт олох нь эрэлттэй ур чадваруудыг хөгжүүлэх, харилцааны сүлжээгээ идэвхтэй тэлэх, дадлагт хамрагдах, мөн эзэмшсэн мэргэжил тань карьерийн зорилготой нь хэрхэн нийцэх талаар тодорхой алсын хараатай байхаас шалтгаалдаг. Тиймээс сонголтоо хийхээс өмнө гүнзгий судалж, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж, хүсэл тэмүүлэлээ бодит амьдралд хэрэгжих ур чадвартай хослуулахыг хичээгээрэй. Эсвэл авах гол сургамж нь мэдээж суурилсан шийдвэр хамгийн хүчтэй байдаг. Тиймээс ухаалгаар сонголтоо хийж оновчтой суралцах харамсахгүй ирээдүгэ бүтээхэд орших юм аа.